За юу яцгаана манайхаа. Өнөөдөр Elixir гитарын утасны танилцуулгыг та бүхэнд өргөж байна. Elixir брэнд нь 1995-аас 1997 оны хооронд судалгааг хийж гитарынхаа брэнд утсыг гаргаж авсан байдаг. Ойролцоогоор 15,000 хүнд өөрсдийнхөө зохиосон утсыг туршилт маягаар хүргэсэн байдаг. Энэ дунд 5,000 мэргэжлийн гитарчин оролцсон гэсэн судалгаа байдаг. Elixir брэндийн утсыг ашиглаад ямар үнэлт дүгнэлгээ өгсөн нь Elixir-ийн одоо байгаа Elixir брэндийн утсын чанарын шаардлагыг хангахад маш их нөлөө болсон гэж хүмүүс үздэг. Elixir брэнд нь уламжлалт гитарын утсыг өөрчилж хийсэн хэд хэдэн зүйлсүүд байдаг. Нэгдүгээрт энэ бол PolyWeb бүрхүүл, хоёрдугаарт NanoWeb, гуравдугаарт OptiWeb гэж гурван төрлийн бүрхүүлийг гаргаж ирсэн. Elixir брэндийн бусад утаснуудаас даваа нэг тал нь болохоор та бүхэн зурган дээр харагдж байгаачлан энгийн хямдхан акустик болон бусад төрлийн гитарын утаснууд маань болохоор энэ гол нь энгийн нарийнхан юм бөөрийнхий байдаг бол Elixir-ийн маань болохоор юм 6 тасттай байгаа. Энэ нь болохоор гитарын дуугаралт болон 6 утсыг зэрэг цохид нэг бүрчлэн татад цохид, finger style цохид, slap цохид тийм үү arpeggi хийхэд энэ утаснуудын маань баланс нь илүү тогтвортой байдаг. Түрүүн би та бүхэнд хэлсэн дотроо Poly, Nano, Opti гэж 3 төрлийн веб тийм үү энэ бүрхүүл гаргаж ирсэн. Гол түлхүү хэрэглэгддэг нь болохоор PolyWeb болон NanoWeb байгаа. Энэ нь болохоор акустик гитар, электрик гитар аль аль нь байгаа. Мэдээж дотроо 10-тай нарийн утас нь 11-тэй, 12-тэй стандарт, fingerstyle сонирхогч зориулаад бас мэдээж 13 мм-ийн бүдүүн утсуудыг бас үйлдвэрлэдэг. Гол хоёр төрөл нь PolyWeb болон NanoWeb дээр Elixir-ийг хүмүүсд хэрэглэдэг. Elixir анх судалгаа гаргахдаа энгийн утаснуудыг яаж урт удаан хугацааны туршид хэрэглэх боломжтой судалгааг явуулж гисэн. Гитар сонирхогчдын дунд судалгааг явуулахад хүмүүс гитарынхаа утсыг хэр давтамжтай, хэр хугацааны зайд сольж ийн гэдэг судалгаа явуулсан. Дээрээс нь та ямар утас, ямар дууралтанд дуртай гэсэн судалгааг явуулсад хүмүүст хоёр төрлийн асуулт хариулт маш их хэрэгтэй байсан. Тэр нь юу байсан бэ гэм бол нэгдүгээрт гайхалтай дуугаралт бидэрт хэрэгтэй байна. Хоёрдугаарт бол тэр гоё дууралтаа бид хүн урт удаан хугацаанд ашигламаар байна, хадгаламаар байна гэсэн юм саналыг хүмүүс хүргэж ирсэн. Яг үүний үндсэн дээр эхлээд Elixir брэнд маань болохоор PolyWeb гэдэг бүрхүүлийг гаргаж ирсэн. Энэ болохоор энгийн одоо энэ бронз гуйлан утаснуудынхаа гадна талаар нь энэ зурган дээр харагдаж байгаа шиг юм бүрхүүл үүсгэж өгсөн. Энэ нь болохоор PolyWeb нь болохоор юм утаслаг, юм даавн бүрхүүл гэсэн үг. Яг даав биш гэхдээ ерөнхийдөө юм утаслаг ийм зөөлхөн бүрхүүл учраас утасныхаа гадна талаар нь бүрхэж байгаа учраас тэр утасныхаа балансыг нэгдүгээр хадгална. Хоёрдугаарт нь болохоор утасны эрчлэлийнхэн завсраар орж байгаа шороо тоосноос хамгаалахын тулд ийм бүрхүүлийг гаргаж өгсөн. Энэ нь болохоор нэгдүгээрт маш гоё зөөлөн сайн дууралтыг гаргаж өгсөн. Хоёрдугаарт болохоор хүмүүсийн бас хүсэн хүлээж ирсэн тэр урт хугацаанд утсаа ашиглах тэр хүсэл эрмэлзлийнхэн дагуу энэ асуудлыг шийдвэрлэж өгсөн байдаг. Гэтэл үүний дараа нэг асуудал гарч ирсэн байдаг нь болохоор PolyWeb-ийн даавн бүрхүүл нь болохоор арай юм зөөлхөн сул дууралтыг гаргаад байна. Тийм учраас бидний хүсэж байгаа зарим fingerstyle тийм үү том strumming цохилт хийж байгаа хүмүүсүүдэд дутагдaltaй зүйлүүд нь болохоор бидэрт илүү тод чанга дууралт хэрэгтэй гэсэн. Үүний дараа Elixir брэнд маань болохоор NanoWeb гэдэг бүрхүүлийг гаргаж ирсэн. Энэ нь болохоор бид бүхний энгийнээр ойлгоход маш тодорхой ойлгох болохоор тайлбарлахад машины гадна талаар юм керамик өнгөлгөө гэж бид хүн мэддэг тийм үү. Яг тэр лакны гадна талаар нь явж байгаа юм өнгөхгүй тунгалаг нэгсэнд хатуулаг бүрхүүл байгаа. Яг ийм бүрхүүлтэй адилхан NanoWeb гэдэг юм хатуулаг бүрхүүлийг гаргаж өгснөөр PolyWeb-ийн нөгөө талд нь зөөлхөн тийм үү одоо сул дууралтыг хүсдэг хүмүүсээс гадна илүү тод чанга дууралтыг эрэлхийлдэг хүмүүсүүдэд зориулаад NanoWeb гэдэг юм бүрхүүлийг гаргаж өгснөөр нөгөө хоёр талд хуваагдж ирсэн хүмүүсийн асуудлыг эргэлзээгүйгээр Elixir брэнд маань шийдэж өгсөн байдаг. Акустик болон электрик аль аль төрөлд нь NanoWeb болон PolyWeb маань аль аль нь хэрэглэгдэж байгаа. Электрик гитарын хувьд ч гэсэндээ дуурж байгаа стил төрөл жанраас шалтгаалаад та ямар дууралт гаргахыг хүсэж байна, ямар төрлийн скил тийм үү, ямар төрлийн дууралтыг гаргах гад ямар төрлөөр та тоглож гинэ гэдгээс шалтгаалаад зөөлхөн сул дууралтыг та гаргахыг хүсэж байна уу? Эсвэл илүү тод чанга дууралтыг гаргахыг хүсэж байна уу? Үүнээс шалтгаалаад та аль төрлийнхээ утсыг
хийх үү гэдгээ бас сонгодог болсон. Бас гитар буюу аргил гитарын хувьд ч гэсэндээ ялгаагүй nano wave болон poly wave-ийн бүрхүүлтэй. Дээрээс нь болохоор хэмжээнээс үл шалтгаалаад нарийн бүдүүн утаснаас шалтгаалаад long болон extra long гэдэг бас юм хэмжээнүүдийг бас хүмүүст гаргаж өгснөөрөө бэс гитар тоглогч сонирхогч хүмүүсүүдэд бас Elixir брендийг сонгож авах бас нэгэн шалтгаан болж өгсөн байдаг. Ийм үнэтэй утас аваад гитартай хийгээд нэмэр байна гэж асуудаг. Бас дээрэс нь утас чинь тасарчих юм бол аль нэг утас нь тасарчих юм бол тэрийг яаж орлуулах вэ гэдэг. Мэдээж үүнийг Elixir брэнд маань бас шийдвэрлсэн. Elixir-ийн бас ширхгийн утаснууд байгаа. Тусдаа та хямдхан үнээр энэ ширхгийн утаснуудыг худалдаж аваад запаасанд нөөцөнд байлгаж агаад тасрах юм бол та утасаа сольж болно гэсэн. Гэхдээ бас нөгөө хариулт нь болохоор та энгийн 10,000 төгрөгийн 20,000 төгрөгийн энгийн зүгээр та бүрхүүлгүй утас аваад та 1 сар 2 сар болоод сольдог бол энэ хугацаагаа та хэмнэхийн тулд өөрийнхөө санхүү мөнгийг бас хэмнэхийн тулд утас солих төр хугацаагаа хэмнэхийн тулд Elixir брендийн өрөө буюу Grit Tone Long Life та хамгийн гайхамшигтай дугуйлтыг урт хугацаанд хэрэглэх энэхүү сонголтыг хийх юм бол таны цаг хугацаа болон эдийн засаг төрөлд хэмнэлттэй байх болно. Гитар сонирхогч хүмүүсүүдийн хамгийн их асуудаг асуулт байдаг. Гитаранда ямар утсыг сонгож хийх үү? Ямар хэмжээтэй байдаг вэ? Тэгээ хэмжээнд дотроо бас одоо жишээлбэл энийг харах юм бол Elixir-ийн аль нь 12-тэй стандарт утасны хэмжээ байна. Гэхдээ харах юм бол нэг нь болохоор энгийн Phosphor Bronze, нөгөөх нь болохоор ийм 2080-тай ийм хэмжээтэй байдаг. Тэгвэл энэ хоёр утасны маань ялгаатай зүйл нь юу юм бэ гэж. Ялгаатай зүйлийг нь бүгдээр хамтдаа харцгаая. Энгийн Phosphor Bronze энэ дотор орсон байгаа нэгсэндээ хүрэл буюу металлын нэгдлийн талаар ярьж байгаа. Энэ нь болоод ирэхээр 92% нь болохоор copper буюу зис. Үлдсэн 8% нь болохоор phosphorus буюу цагаан тунгалаг байдаг. Утасны тэр хатуулаг чанарыг илүү юм зөөлхөн болгож өгснөөрөө гитарынхаа утсыг бариад аккорд тоглоход, дуугарлалтыг гаргахад баланстай бас зөөлхөн ийм дуугарлалтуудыг гаргахад илүү ашиглагддаг. 2080 бронз гэж хэлж байгаа. Энэ нь болохоор утсанд орж байгаа. 80% нь болохоор copper буюу зис. Үлдсэн 20% нь болохоор зинк буюу цайр байдаг. Цайр нь болохоор маш хатуу металд ордог. 420 химийн халуунд хайлдаг. Тэгээ 900 гаруй градусын халуунд буцалдаг ийм хатуулаг нэлээд өндөр хатуулагтай ийм металл байдаг. Тэгэхээр 80% нь зис, 20% нь цайр учраас энгийн бронз, фосфор бронзо бодох юм бол илүү юм хатуулаг өндөртэй байна гэсэн. Тэгэхээр эндээс гарч байгаа дууралт нь болохоор илүү bright, илүү юм тод, илүү чанга дууралтыг гаргаж өгдөг. Тэгэхээр яг адилхан 12-тэй утас стандарт хэмжээтэй утас байна. Гэхдээ та энэ утсыг энийг нь хийх юм бол арай өөр дууралт гарах нь байна. Энгийн фосфор бронзыг хийх юм бол бас арай өөр дууралт гарахаар байна. Тэгэхээр 92% нь зис, 8% нь фосфортой байдаг энэхүү утсыг хийх юм бол таны дууралт маань энэхүү 80-20-тэй утсыг бодох юм бол арай илүү зөөлөн юм warm дулаан зөөлөн дууралтыг гаргах боломжтой гэсэн. Харин 20-80-тай 80% нь зис, 20% нь зинк буюу цайртай утсыг та хэрэглэх юм бол дууралт чинь илүү bright, илүү тод, илүү чанга болно гэсэн. Тэгэхээр та энгийн дуу тоглодог бол аккорд бариад цогтөг бол энгийн фосфор бронзуудыг хэрэглэж болно. Эсвэл та нэг утсан дээр илүү тоглолт хийдэг, finger style тоглодог бол 20-80-тай утсуудыг та бүхэн хийгээд тоглох юм бол бас илүү тохиромжтой гэж болно. Гэх мэтчлэн та өөрийнхөө хэрэгцээнд нийцсэн таны гитар ямар брендийн, ямар дууралттай, ямар хэлбэртэй, ямар төрлийн гитаруудыг гэдгээс шалтгаалаад та бүхэн бас өөрсдөө сонголтыг хийж болно. Өөрийнхөө гитарыг барьж ирээд манай дэлгүүр дээр хүрэлцэн ирээд ямар брендийн ямар утсыг миний гитарт хийвэл те дууралт маань илүү гоё гарах вэ гэдгийг та бүхэн бас зөвлөгөө мэдээлэл бас авах боломжтой. Таны хэрэглэж байгаа гитарын брендийн онцлогийг тийм үү таны гитарын яг тэр тухайн гитар чинь үйлдвэрлэгдсэн тэр загвар, хэв шинжийг агуулсан тэр дуугарлтыг яг бүрэн илэрхийлэхэд гитарын утас маш чухал байдаг. Тийм учраас та бүхэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Elixir брендийн оригинал акустик, электрик бэс гитарын утаснуудыг гүйд соёлоос ирж сонгоо авч үйлчлүүлээрэй. Гүйд соёлыг сонгоо үйлчлүүлээрэй.